Томоо төстэй өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ 7 хоногт нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги цахимаар хичээллэж байна. Харин эх 7 хоногт дунд ангийнхан цахимаар хичээллэх хуваартай. Тэгвэл Монголын хувийн сургуулиудын холбооноос цахимаар хичээллэх боловсролын амны энэхүү шийдвэрийг мэргэжлийн бус судалгаагүй, хариуцлагагүй гэж шүүмжилж байна. За тиймээс тэд боловсролын сайдаас 6-аас 9-р ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхийг шаардлаа. Монголын хувийн сургуулиудын холбоо нь бага ангийн сурагчдын танхимын сургалтыг захим хэлбэр шилжүүлэх шийдвэртэй холбоотойгоор эцэг их сургуулиудаас судалгаа авчээ. Судалгаа нь 51 сургуулийн 28445 сурагч хамрагдахад өвчлсөн сурагчийн тоо 6.7% гарсан байна. Мөн захим сургалтын сурагчдын боловсролын чанар сурах идэх, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, гинтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгаа тул танхимаар хичээллэх шаардлагыг боловсролын яамд хүргүүлсэн. Харин тус шаардлагыг боловсролын яам хүлээн аваагүй юм. Иймээс эх 7 хоногт дунд ангийнхныг танхимаар хичээллүүлэх шаардлагыг дахин хүргүүлсэн байна. Дээдл нь одоо 4% өвчлөл байна. Дунд ахлах ангиуд дээр одоо энэ 7 хоног танхимаар хичээлж байгаа шүү дээ. За нэг ангиас одоо 30 хүүхдтэй байдаг бол нэг юм 2 хүүхдэл ирээг байна л гэдэг шүү дээ. Ингээд одоо бодтой нөхцөл байдлыг ингээ хилээд ахад тий одоо гаргасан буруу шийдвэртэй бантаад тий үргэлжлүүлээд одоо эх 7 хоногт захим одоо хичээлнэ гэдэг нь бол одоо маш уян хатан биш модон тий ийм одоо оролцогчдуудаас зөндөө олон судалгааг нь аваад өөрсдийнхөө санал хүсэлтийг бид нэр албан байдлаар олон нийтийн хэрэгслэр байж болох бүх хэлбрээр ингээ хөргүүлээд хахад одоо энэ шийдвэрийг эргэж харахгүй байгаа нь өөрөө бас харамсалтай байна л гэж үзэж байгаа. Мөн тэд захимаар хичээллэх шийдвэрийг дайнд лажин халдварт цар тахалд игдсэн үед гаргадаг. Харин амьсгалын замын халдвар төвчин тархалт өндөрч эрсдлийн төвшин бага учраас захимж шилжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн захимаар хичээллэх шийдвэрийг хүүхдийн сурах эрхийг зөрчиж байгаа оролцогч талуудын саналыг тусгаагүй гэж үзэж байгаа. Тэгвэл иргэд хичээлийг захимд шилжүүлсэнтэй холбоотойгоор харилцаа адилгүй байр суурийг илэрхийлж байлаа. Багш нарын ажил аюултай холбоотой бас 2-7 хоног хичээл залгартсан. Ер нь бол хичээлийн процесс нэлээд жоохон шахуу явах хэрэгтэй байтал 7 хоног бас ингээд тасалдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ер нь бол нэлээд би бол энийг амар яруу шийдвэр айгүй олон хүүхдийг хохироож ийн гэж бол харж байгаа. Танай том айгүй их байгаа юм чинь тэгээд мэргэжлийн хүмүүст мэдээл шийдвэр гаргаж байгаа байлгүй тий. Захин хичээл бол мэдээж танхимаар хичээлснээс бол үнэхээр бол чанарын хувьд мэдээж хүүхдүүд өгч байгаа мэдлэгийн хувьд бол маш тутамг байгаа. Гэхдээ одоо үнэхээр одоо энэ халдвар төвчтэй энэ үед бол хэсэг хугацааны ингээд байх нь бол оновчтой гэж бодож байна. Хичээлийн хоцрогдол үүсэж магадгүй. Гэхдээ бага ангийн хүүхдүүд бол яг зүгээр нөхөд хийчвэл хоцрогдол нь ахлах ангисаа гайгүй юм л гэж боддог шүү дээ. Ханаа төрөөд өвчилжсэн сарай дээр юм уу? Тэгэл хичээлийн хоцрогдол үүсэж шүү дээ. Сургууль дээр байгаа шиг хичээл хийж чадахгүй. Энэ ханаатны үед бас жоохон тусгаарлах юм чи буруугүй шүү тий. Жоохон хүүхдүүд чих ханаад авдаг юм чинь.